50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий зугаати 642 литрээр оролцсон. Урваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөрөөр барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. 4 3 Би арай хурдан толчоо. За сайн бацгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр чинь 3 дахь өдөр. Ажлын 7 хоног яг дундаа орж байна. Нөгөө амралтын сезон эхэлсэн болохоор ингээ ажил хийхэр зэрэг нэг тийм сонирхдаг шүү. Гэхдээ зүгээр үстэй. Амраад ихэнх нь ороод ирсэн байх гэж бодож байна. Эсвэл зарим нь яг сайхан амарч байгаа. За тэр яах вэ? Үндэсний лотерейн 3 дахь өдрийн тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. За 4-ийгээр тоглож байгаа хүмүүс анхаарлаа эхлээ хандуулаарай. Эхлээд бид 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур, ард байгаа машин бол 2 дугаар зэргийн хонжуур, зүүн гарталт байгаа 1 дугаар зэргийн хонжуурын машиныг дарааллын дагуу ажилуулна. За хамгийн дөрөнд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулна. 40 бөмбөлгнөөс 4 нь гарч ирнэ. Тэр 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоод 500 дахин өсгөж авна. Таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой. За эхний бөмбөлөг гараад ирсэн байна. За 2 дугаартай бөмбөлөг байна. 2 дугаартай бөмбөлөг манай зураглаачийн дуранд танд харагдаж байгаа. За дараагийн бөмбөлөг гараад ирсэн. 9 дугаартай бөмбөлөг байна. 9 дугаартай бөмбөлөг байна. За хэрвээ та 2-9 гээд бүгэлсэн байгаа бол одоо таах ёстой бөмбөлгийнхөө 50% таачлаа гэсэн үг. За дараагийн бөмбөлөг 4 2-9-4. За энэ тоонуудаас дараалал нь алдагдчих юм бол тэгэл та хонжор очихгүй гэсэн үг. За 2 хамгийн сүүлийн бөмбөлөг 2. За бүгдөө хамтдаа харъя. 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээр их тоонууд 2 9 4 2 9 4 2. За яг ингээд зөв бүгэлдсэн. Дээрэс нь одоо яг дарааллыг нь бас зөв таасан байх ёстой. Хэрвээ 4-2-ын байран солигдол бичсэн байх юм бол таны таасах байл гэсэн үг. Яг ингээд бүгэлдсэн бол та таачлаа. Бооцоогоо хэрвээ 4-ийн 3 дугаар зэргийн хонжуураас таны бүгэлсэн 4 одоо тэр тоотой ижилхэн бөмбөлгөн дээрх тоонд гараад ирэх юм бол 500 дахин өсгөж авах шүү. За харин одоо яг ажиллах гэж байгаа машинаас гарч ирэх 4 бөмбөлгийг яг адилхан зарчмаар явагдана. Та зөв тааж чадах юм бол таны бооцоо 1000 дахин нэмэгдэнэ. За ингээд амжилт хүсье. Машин ажиллаж эхэлсэн. Бүгдээрээ хамтдаа 4 бөмбөлгөө харъя. За хамгийн ихний бөмбөлөг 3 дугаартай бөмбөлөг байна. 3. За 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн. Эхний бөмбөлөг 3, дараагийн бөмбөлөг тэг дугаартай юм байна. Тэг байна. 3 тэг. За одоо 3 дахь бөмбөлөг 1 гэсэн дугаартай байна. За одоо 4 дахь бөмбөлөг 6. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгийг бид хамтдаа харж байна. 3 тэг 1 6. За дахиад сайн харж байгаарай. 3 тэг 1 6. За яг энэ хүү 4 бөмбөлгийг дарааллын дагуу зөв таасан бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм шүү. За одоо бооцоогоо 2000 дахин өсгөж авах хүсэлтэй хүн байна уу? Хэрвээ бас 3 дугаар зэргийн хонжуурын машинаас 2 дугаар зэргийн хонжуурын машинаас таны бүүлсэн тоо гарааг бол танд 3 дахь боломж тоглолт болгонд байдаг. Хэрвээ 4D тоглож байгаа бол шүү дээ. За бооцоогоо 2000 дахин
Үсгэж авцгаая. За би бол нэг хагас жилчингээ бооцоогоо үсгэж авах гэж үзсэн. Бас бардгүй юм билээ. Тэгэхдээ өнгөрсөн за энэ тоог бүгдээр харъя. 9 юм шиг байх юм. Тийм байна. 9. Биш 6. Уушлаараа 6 шүү. 6 дугаартай бөмбөлөг байна. Дараагийнх нь 3. 10 жил тоглосон хүн тэр байх шүү. За яг уу манай үндэсний дотроо бол сүүлийн 4-5 жил явж байгаа. Гэхдээ Солонгос бол яг ийм төрлийн тоглоомоор тоглож ирсэн. За тэгээд ирээд бас үндэсний дотроогоор тоглож байгаад саяхан нэг адсан болсон хүн бий. Тэр ахтаа бас тэр өнөөдрийн мэндийг хүргэе. За 6 3 тэг 2 6 3 тэг 2. За бөмбөлөгнүүд танд харагдаж байгаа бах. 4D-ийн 1-р зэргийн хонжуур. 4D-гээр тоглож байгаа хүнд бол 3 боломж байдаг. Өөрийнхөө бүгэлсэн 4 оронтой нэг хувилбараар 3 удаа одоо чеклэх тийм боломжтой байхгүй. 4D-ийн 3-р зэргийн хонжуур дээр, 2-р зэргийн хонжуур дээр, за бас дээрэс нь хамгийн сүүлийнх нь бол 1-р зэргийн хонжуур дээр эс харах боломжтой. За ингээд өнөөдрийн 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлөгн дээрх тоо 6 3 тэг 2. За ингээд 4D тоглосон бүх хүмүүст баярлалаа. Үргэлжлүүлээд 4D ч тоглоод 6D ч тоглож байгаа бол үргэлжлүүлээд анхаарлаа хандуулад мэдээж тоглолтондоо орцгоо эргээд за 6D тоглож байгаа хүмүүст бүгдэнд нь амжилт хүсье. За 6D бол хамгийн өндөр шагналд нь хонжуур нь 50 сая төгрөг. Сайхан сонсогч байна. Хэрвээ авчвал гэхдээ татварт 40% явна шүү. Татварт 40% явна. Тэгсэн ч ихсэн үлдэгдэж байгаа тэр танд оногдож байгаа бэлэн мөнгө бол бас л гой тоодоо. За эхнийх нь 4. Дараагийнх нь 9. Одоо 9 дугаартай бөмбөлөг өнгөрч байна. Харлаа. 9. 4 9. Дараагийнх нь 4. 4 9 4. За 4 9 4. 9. Дахиад 9 гараад ирлээ. Сонирхолтой байна. 4. Би буруу хараагүй. 4 9 4 9. За одоо тэгвэл 4 гараад ир. Тэг. Тарт хумдаг тэг. За одоо 6 хумдаг. Тэг. За. Дөрвийн тоотой бөмбөлөг 2 удаа, 9-ийн тоотой бөмбөлөг 2 удаа, тэг дугаартай бөмбөлөг 2 гарч ирсэн байна. За ингээд яг ингэж бүгүүлсэн байх уу? Аз та. Ер нь бол яг энэ тоглоомыг тоглож байхад бол аз тэгэл нэг тийм мэдрэмж, за янз бүрийн юм үзэж хардаг бол бас үзээд алдаж болно. Манай тоглоомонд бол шашин шүтлэг эрэхтэй, эмхтэй одоо тэр нас хүүс юусэн хамаагүй. Тэгээд үздэг хардаг энэ төр байгаа юм бол нэрээ нэг үздэг хардаг улсууд байл нэг тоглож үзээч. Янз бүрийн улсууд байдаг хэвчээ чулуумлуу татаал ингээл яагаал игээл. За тэр яах вэ? За ингээд өнөөдрийн 6D-гээс гарч ирсэн 6 бөмбөлөг. Яг энэхүү 6 бөмбөлгийг дарааллын дагуу зөв таасан тэр хүн 50 сая төгрөг очих юм байгаа шүү. Хамгийн өндөр нь бол 50 сая төгрөг. За тэгээд сая 500, 150 мянга, 15 мянга, 1500 төгрөг очих боломжтой. За тэр талаар нь та манай веб хуудасаар ороод бас Facebook энэ тэрээр хараарай. За 4 9 4 9 тэг. За одоо зураглагчийн дуранд маань харагдаж байгаа. 4 9 4 9 тэг. За яг ингээд таачих юм бол та 50 сая төгрөгт олчих. За харин одоо бүгдөө хамтдаа өнөөдрийн бидэнд 1 минут үлдсэн байна.
хамгийн оргил за ер нь бол үндэсний лотерей хамгийн өндөр хонжуур хожих боломжтой тоглолт эхлэх гэж байна. Энэ бол 120 сая төгрөг. За эндээс 7 бөмбөлөг гарч ирнэ. Энэ 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зургуул ингэн зөв тааж чадах юм бол та 120 сая төгрөгтэй болно. 120 сая төгрөгтэй болно. 120 сая төгрөгтэй болно. Ингээд зурагдсан байвал яг 120 сая төгрөгтэй болно. За эхнийх нь бөмбөлөг 24, дараагийнх нь 27. Өнгөрсөн жилийн тоглолтуудыг ажиглаж байхад яг энэ машинаас 30-та тоо хамгийн багадаа 2 гарч ирдэг. За энэ жил бол бас их ондоо байгаа. Заримдаа 30-та тоо гарч ирэхгүй тохиолдолч бий. За одоогийн байдлаар 24, 27, 30-та тоо нэг гарч ирсэн байна. 33, 22 гарч ирлээ. 24, 27, 33, 22. За одоо 5 дахь бөмбөлөг 29. За энэ 20 тоонууд чи ширүүн багч вэ? За 6 дахь бөмбөлөг. За энэ гарч ирж байгаа 6 дахь бөмбөлгийг оролцуулаад 25. Хаяа. 20 тоон замраг болон гарч ир 5 гарч ирлээ ш. За одоо 7 дахь бөмбөлөг бонус бөмбөлөг бас 20 тоо гарч ирнэ энэ удаа аягүй. За арай өөр байлаа. 12. Бас сон тохиолдол шүү. Гэхдээ иймэрхүү тохиолдлууд бас байсан баха. Гэхдээ яг ийм 20 тоо 5 удаа гарч ирсэн энтрийг бол бас яг сайн санахгүй байна. За 30 тоо нэг 5 4 мөрөө энтер гарч иржсэн санагдчихэв. За тэр яг уу миний санахгүй одоохондоо нэг чухал биш байна. За одоо энэ бол 7 тоо айгуу чухал байна. За ингээд 7 бөмбөлөг бүгдээ хамтдаа сайн харъя. 24, 27, 33, 22, 29, 25. За өнөөдрийн бонус бөмбөлөг 12. 7 бөмбөлөгнөөс 5 бөмбөлөг нь 20 тоо байна шүү дээ. За тэгээд 1 12, 1 33 гарч ирчтэй. За ингээд үзэгчдээ өнөөдрийн тоглолт энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн тоглолт 5 дахь өдөр 17 цаг 30 минутаас Сеник телевиз дээр гарах болон та суугаа хэрвээ үндэсний лотерей тоглодог бол манай дээр тааруулах мартчихва. За баяр та. За 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та 550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. 642 лотерейд оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр Сеник телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.